За одоо ингээд эндээс харъя. Одоо хараарай. Одоо хүмүүс тосгоод удчих үдээ. Бараг бууз шиг шүүсэх байж байгаа шүү дээ. Өө тэгтээ энэ Жимс шахацаа юм шиг гарч байгаа шүү дээ. Махан нүднээс гадна амтны их гой зүйл. Сайн байцгаана уу та бүхнээс мангасын үүрэн дээрээс мэдчилж байна. Мангасын үүр. За ингээ махан дуртай мангасын одоо мангасуудын хатмаа машаа. За өнөөдөр нэг баяр наадам болж байгаатай холбогдуулан битээр өнөөдөр маш гоё шорлогны жоор та бүхэндээ танилцуулах гэж байна. Тэгээд энэ видеотойгоо хамт байгаарай зөмөрөө эхлүүлцгээе. За би бол яг махны хоббитой дуртай. Одоо юу гэдэг баг 20 жил офс сууж агаад офсоос гинт гараад хоббигоо хөвгөө явцсан байгаа. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд маш олон мянган удаа магшааж үзлээ. Тэгээд та бүхэн ойлгосон 3 4 яг одоо зааж өгье. Нэгдүгээрт шорлогынхоо өнгийг ямар өнгөтэй гаргах гэж байна. Нэг. За. Хоёрдугаарт шорлогоо ямар амттай хийх гэж байна. За. Гуравдугаарт маха хэр шүүслэг сайхан бодох вэ гэдэг. Энэ 3 4-ийг бодно гэсэн үг. Уг нь бол гэрээс оос. Тэ. Салаад нь хэрэглэдэг гэж боддог. Гэхдээ яг ос найргын үзэнгууд дотор нь одоо юу гэдгийг янз янзын оцод байна л да. Бор сахар. За, бор сахар бол шоргоны өнгө нь маш тэмтэй. За, дээрэс нь зүгийн балтай хавсараад энэ хоёр яадаг вэ гэхээр маш харж эхлэхэд махны гадуурын нүдэнд үл харагдах юм лэг давхар үүсгдэг. За давхар байна шүү дээ, тий? Давхар гоё. Гадуурын бүхэл үүсгдэг. Тий. Тэгээ мах шаржангууд доторх шүүс нь үлдгэр ш дотроо. Дотор үлдэнэ. Авшаа алдахгүй. Сахар хийгээд зүгийн балныхын найрлан тэр шүүсээ хатаад байрсан байж шүү дээ, тий? Яг зөв. За дээрэс нь ямар гоё өнгөтэй юм бэ гэдэг юм. Дээрэс нь ямар амттай юм бэ гэдэг юм. За амт бол одоо юу гэдэг энэ дээр бол Япон соусын дээр ярилт байхгүй. За ингээд өнгө хамгийн сүлд нь шүүслэг байдал. За хийгч байгаа махныхаа ерөнхийдөө багада 10% орчимд шүүсийн татварлал зүгээр. Шүүс өгөхдөө би бас жоохон газтай цэлгүүд ус ашиглахыг боддог. Өнөөдөр би энэ соусныхаа өнгөнд комбо зориулж кола сонгож байгаа. Тэгэхээр манайхан ч бол юу шорлогонд ингээл майнуц хийгээл тэгээд нэг жоохон фабрика юу тэгээд үндсэн хийдэг юм чи өөр юу гэдэг вэ? Масл хийдэг. За тэгээд нэг жоохон сүүлүүд нэг жоохон солонгос сууснууд хийдэг болчиход байгаа. Жоохон халуунаа тоолгож молгоо. Тэгэхээр түрүү хэлээд байгаа. Тэр одоо чинь майнус болж байгаа нь майнус нь эслэг юм уу? Хүчлэг юм уу тий? Тиймд хоёр чанараар зөвхөн махыг маринад зөвлөдөн шүү дээ. Тэгээ тийм оц байхгүй майнус зөндөө байдаг байхгүй. Тэгээ тэрийг мэдгүй холждаг. Тэгээ дээрэс нь яадаг вэ гэхээр майнусны гадуураа ингээд бүрхүүл үүсээд дараа нь тэрийг тэр нөгөө цагаан юм наалчих шүү дээ. Чи хөвчлэн өндөг мөнхтэй байгаа юм. Түлэгдээд үнэ. Тэгээ тэрийг шарахад түлэгдээд өнгө нь юм бараа гаргаж. За. Тэгэхээр юу болох айгуу сайн бодох хэрэгтэй. За тэгье. Зөв. За одоо ингэ. Өнөөдөр над 2 хил гахаа мах байна. Ер нь нь шүү дээ. Шорлог хийгээд сурья, шорлогыг энэ гартаа оруулаа гэж бодоод гахаа махаар хэлчих хэрэгтэй. Амархан хурдан бол. Махын төгс эзэмжээс уучаад цаашаа ирнэ пик гэж явчихна. Бус махнад амархан бол явчихна. За одоо энэ дээр 2 хил учраас эхлээд чигээ өгье. За тэгье. Чигээ өгж дараа нь соусынхаа бүтэн хийж болохгүй. Ус ит ихтвэл мах усаа дийлхээ болоод бас пал гэдэг алдчихна. За. Тэгэхээр энийг 200 г. 200 грамаас ихэхгүй. Их хийж авах болохгүй. Тэр юу гэдэг колоны талыг хийч. За тэгье. За ус. За одоо өнгө тэртэргүй өөр юм маань. Соус маань дрессинг маань тий гоё одоо. Хамттай. За дээрэс нэг тал халбал юу хийчээ. Зүгийн бал хийч. За. Энэ бол зөвхөн шүүсийн бариулах зорилготой хийж байгаа шүү дээ. За. Жоох өнгө оруулах гэж тийм ээ. За болоо. За одоо хамт. За одоо QP дрессинг байгаа тий. Тэр хийх үү дараа. 100 грамаас ихэхгүй. За хоёулаа 100 г. За энэ ч бараг 50 60 70. Энд дээр хаангуул зарагдаж байгаа юм бэ? Өө ядаж хаас өгөл зарагдаж чинь. Манай Аз маркетинг бүх салбаруудаар байгаа. QP гэдэг угаасаа монголчууд ер нь сайн мэднэ дээ. За. Дэлхийд даяар Costco-гоор зарагдаж байгаа. Тийм юу штэ. За одоо юу өнгөний харж байна таад. Яг юугаа аваад эхэлнэ. Одоо ингээд доошоо ингээд гүйлгээр харуул доороо ингээд шингэн устай соус дээр штэ. За хажуулаа нэг цаг дараадах юм. Тэгээд энэ шүүсийг хэр сайн уусыг хэдүүлээ харна гэсэн үг. Тэгэхээр энэ маань мах маань хэр сайн шинв, хэр сайн шүүсээ татах гэдгийг үзнэ гэсэн үг. Халуун бүлээн ус хийчихвэл ингэ юугаа татахгүй. За. Шүүсээ хайж эхэлнэ. За. Тэгэхээр хүүт ус хийсэн учраас мах энийгээ одоо татчих эхэлнэ. Энэ шүүсээ татахтаа энэ соусаа махныхаа гүн хүртлээ. Соусоо давхар авах нь шүү дээ. Тэр авах гэсэн. Учир жанцсан зөндөө биш монголчууд сайн соусоод аваарай. Нитрит гэдэг юм байна. Хяманд байдаг, сосожинд байдаг. Нитрит байхаараа
шар биш улаан болоод байгаа. Мах зөөлхөн болно. А гэхдээ улаан болно. Нитритийг халаахлаар хүний биед айгүй муу. Энэ хүн илж ийн харж байна уу? Өчнөө жил мах шаарсан хүн илж байна. Муу гэдэг нь өөрөөсөө хэтрүүлэл муу гэж. Одоо ихтэй юу н муу штэ бро. Одоо чинь коло чинь хэтрүүлэл муу штэ. Хэтрүүлэл муу. Ус ч гэсэн хэтрүүлэл муу. Даваа сахар ер нь бүх юм зөкстэй хэрэглээ байхгүй. Тий. Тэгэхээр бид нар зөкстэй хэрэглэх бүх бүтээтгүүн нитрэтэй бол нитритгүй нэг ширхэг юм байя гэж нэг ширхэг зайц зах зээлд одоо цорын ганц нитритгүй зайц байхгүй. За махан дуртай мангасуудын зайц гэдэг ийм амар зайц байгаа. Энэ зайцыг hot dog хийгээд зараач ээ. Corn dog хийгээч ээ. Шал өөр доктор нэрнгэсэн. Тасархаа шүү. 100% мах юм шиг харахгүй шүү. Дэлхийд дээр номер 1 ерөөсөө. Яг энэ дрессинг одоо энэ маринет хийдэг энэ соусаараа болов. Тэгээ зөвхөн дрессинг гэж битээ ойлгох гэдэг байгаа байхгүй. Аха. Ирүүл гэдгээр нь нэгдүгээрт одоо юу хэлнэ? Бүтээгдэхүүнээ магтана. За хоёрдугаарт бол одоо дэлхийд даяар Costco-оор зарагдчихж байгаа. За тэгээд одоо бүх төрлийн одоо юустэй одоо хэрэглээ нь бол ингээд бүр үнэхээр солиотой хэрэглээтэй тий. Мах хүртэл дарж шít. Тэгэхээр ч одоо тэгээд яах вэ? Одоо аяллаар явж тийшээ. Аваа яваа энэ одоо би хямдруулж байгаа байхгүй. Тэгээд аваа яваа зүгээр махаад шарахтаа, дарахтаа хүүхдүүд будаа голоод иддэггүй шүү дээ. Зүгээр жоохон гасгаал уу. Гасгая. Бүх төрлийн олон кетчуп шиг идэл гэж сан монголчууд санал болсон. Өдөөний олон будаа, зайц тэгээд юу өндөр шараа тавьчихж байгаа шүү дээ. Тэгээд наадах чинь дээрээс нь жоохон ингээл өгчих гэдэг. Яа тэгэл бол. Янзино. За хоорондыг ингээд зайгүй яг тулгаад өрөх хэрэгтэй. Яг ингээд тулгаад зайгүй. Зайтай бол зай дотор хит их халаад шүүсүүд нь бас алдах эрсдэлтэй. За. Түр гэхдээ би одоо зүгээр залуучууд нөгөө нэг худалдааны салбарт орохгүй ингээд нэг юм ярилцлаганд орсон чинь нэг залууд гэж жоохон авгаагийн салбар гээд авгаа нарын бизнес гээд. Тэгээ би бүр жоохон өрөөлмөр идэхгүй. Үгүй ээ. Амар секси салбар шүү. Хүмүүс энэ эсвэл өөрийнх нь бүтээтгүүнийх нь өөрөө амьдрал. Энд чинь ингээд бүтээтгүүн чиний хүүхэд ч дээ. За тий. Тэр хүүхэд чинь том боллоо, өсөлт дэвжээд хөл дороо тий. Ингээд гүүж байгаагаа чи тэрийг өдөрдөн штэ. Ааха. Чиний хүчтэй зүтгэл штэ. Тийг нь. Тэгэхээр тэрийг ингэж харж баясах чинь худалдааны салбарын хүний хамгийн гоё ажил мэргэжлийнх нь аж аргал штэ. Тэгээд за гал янзын час улаан багаз. Яг ингээд бүрэн улаасан даан дээр нь тавьж байгаарэ манайхаа. За юу вэ? Нэг нь тавьж хэлээ үзээд тхээ. 50 шар хийж байгаа зү чимээ. Тэгж тий болоогүй багт нь тавьчихдаг байхгүй хүмүүс. 50 шүүсэн доош унаад асны юу яагаад гэдэг чинь. Тий. Тостой болохоор тэгээд энэ үү. Яг ингэ гал цогтой тавихаар өөхтэй уучраас тосон тусаад гал асаад тэгээд идэг. Гал махыг долоолол бол муухай хар болчих шин баг. Тэг нь. Тэгэхээр ийм өндөр ийм одоо чинь 30-аас дээш 35 см. Тий. За 30 бодоод 32 ч юм уу тий. Байвал яг тохиромжтой өндөр. Ааха. Энэ дээр гал ассан ч сүрхий долоохгүй. Мэдээж асна. Долоох байна. Гэтэ харьцангуй бага. Мах хэдэн минут юм? Монголчууд нэг юм. За талаар яг нөгөө нэг хам махны технологи бол болох хугацаа 35 минут. За 35 минут. Тий. Багч ихч биш. Яг 35 минут шарах хэрэгтэй. Одоогоор 16 18 минутанд хоёулыг нь эргүүлэх хэрэгтэй байх юм шүү дээ. Дээрээс нь за одоо ингэ хоёулаа тавьчлаа. За хүмүүс эргүүлээд идэв. Эргүүлээд идэв. Тий. Нөө. Заавал хайрс тогтоо. Хайрс тогтчиж шүүсээ барь. Шүүсээ алдахгүй тий. За дараа нөгөө талаар ингээд хайрс тогтсон дараа тэр эргүүлэх ажлыг хийсэн. Хайрс нь хэдэн минутын дотор тогтох юм? 3-5 минутанд. За. Окей. За олон ийм шорлогны зуугууд байгаа. Зарим нь ингээд таглаад тий тагаад идэв шүү дээ. Тэр бол таглах бол утлагны зорилготой. Шаардлагын зорилготой биш. За. Тэгэхээр шорлогоо айлах бол таглахгүй бил гал дээр нь хөөстөр нь агаартай нь харьцуулж шалж байгаа юм зүг. Тэгэхгүй дээш гараад байгаа утааг бариад буцаад утаагаар нь зохиулаад яг хиншүү амдагдсан гэсэн үг. Хиншүү амдагдах аргагүй болох ийм асуудал байна. Горцсон байгааз тэгжээ хайрс тогтсон байгааз тэгжээ. Одоо ингээд эргүүлж эхэлж байна. Шүүс нь буцалж ийн үү дээр нь ингээд одоо энэ чинь буцалж ийн доошо тусахгүй шүүс нь дотороо ингээд буцлаад байгаа юм. Тэгжээ. Гал руугаа ойртсон температур нэмэгдэнэ. Тэгэхээр нөгөө нэг датсан шүүс нь байхгүй болчихно. Тэгэхээр аргагүй шорлог болоод байдгийн шалтгаан нь гал мах хоёр хооронд их ойрхон байна. За ойлголоо. Тэр ингээд удаан жигдэхгүй шарах боломж өгөхгүй байна. Тэгээ зайтай байхаар ингээд сайхан зуухан жигд өөрт нь аясаар нь. За манайхан нэг дээрээс нэг юм ингээд
Ус мус цацаад тэр ямар ч тийм. Тэр чинь галаас бол галаад унтрааж байгаа шүү дээ. Аа. Дулааны үйлчлэл авсан тохиолдолд хизээч мах амт авахгүй. Тэр шиг худлаа юм байхгүй. Эргүүлэхээр хэр шүүслэг байна гэдэг нь одоо харагдчихлаа. За. Тэр тусгаарай. Гоё. Ёстой янзын гоё. За. Гадаргууд энэ тэр шүүс нь харагдаж байна уу? Нэг чинь. Шүүс доош алдахгүй яг бариад байгаа харагдаж байгаа. За одоо яг өнгө гоё болсон. Тасархаа. Шарлах гоё болсон. Шүүс нь дээр нь буцаад харагдаж байна. Аа яа. Үнэр сайхан гарах болжээ. За шалбарын тест. Унгаалаа ёо. Хоёулаагийн шарах зорилго ингээ гадуур нь хайрс тогтоогоо шүүсийн хадгалах байсан шүү дээ. Аа тий гадаас хайр тосон байна уу? Сайн хар. Халуун байна. Халуун байна уу? Тий. За ингээ нэгийг ингээ халуун дээрээс суулаад аав. Яа. Yeah. За одоо ингээ эндээс харъя. Одоо хараарай. Одоо хүмүүс тосгоод урчих үү дээ. Баар бууз шиг шүүсэг байж байгаа шүү дээ. Өө тэгтээ энэ Жимс шахчаа юм шиг гарч байгаа шүү дээ. Махан нүднээс гадна амтны их гой зүйл. Гой, янз гой. Хоёроо наашид. Маа шодлог амдаа идэ. Зүгээр амсч байгаа. Саха. Плас амбал хано. За шодлог амсуул яа. Дүнсэй. Зүгээр ингэ тавьчих. Халуун баг шүү. Нэг тийм амар юу байхгүй. Нэг юм шорлоо батлаад нэг амар амтлж шийдсэн нэг юм айгу зөөлхөн байгаа. Айгу гоё. Шүүслэг тасархаа. Enjoy. За. Максны үрээстэй дайлж байгаа шүү. Баярлалаа. Юу болно? Бүгд. За, болж байна. За, enjoy. Айгу гоё орж. Ním зөөлхөн. Бүнжтэй өрн. Яг энэ QP бол амар амтагдчихэв. За тэгээд QP-гээр амтсан гахаа махан шорлог тасархаа боллоо. Мангасны өрөнд ирж туршилт амжилттай боллоо. Кан гэртээ QP-гээр шорлог иж идээрээ зуныхаа амлалтаар гэртээ наатмаар байж байгаа. Юу яа. Одоо юм яг энэ цавцтай яг энэ дадлахтай ийм шорлог мангасын өрөндөө бас хэд 7 хоногт гараж үзье хоёулаа нэг ярьж байгаа. Түл та. 7 хоног зөвхөн энэ цавцтай. Тэгээ дараа спешиал 7 хоног. Та нар хүсч байвал бид нар тгий. Комментээр бичээрэй. За баярлалаа тэгээд хоёр шорлог иж идээр монголчуудаа сайхан баярлаарай.